Энэ хідэн бага хар алга байрууд нь болохоор юу шүү дээ. Ерөөсө 6 сарын дөө энэ хоёроос. Энэ хоёроос 6 сарын дөө. Тэгсэн хэрнээ гүзээ өгжүүлэх тэжээл идээгүй. Харин тэжээлийн дотор болохоор зөвхөн мемол хийжсэн. 7 тугаланд 3 халбаг, хоолны амны халбаар 3 халбагыг л өгөөд байсан. Тэгэхэд болохоор өсөлтийн хувьд бол аюу их ингэж зөрөө гараад ирд юм бэл. Энэ гурыг болохоор ерөөсөө нялх үед нь нэг шуудаа одоо 20 хилтэй нэг үзөө өгжүүлэх тэжээлээс нэгийг өгсөн. Энд дахиад нэг том болсон хойно ерөөсөө тэжээгээгүй. 5 сараас хойшоогоо ингэ дам бэлчээрээр байчихж байгаа. Одоо ингэ 9 сартай. Энэ хоёр нь болохоор нялх үедээ яг үзээ хөгжүүлэх хийдээд үр дүн гарсан гараагүй хоёр нь мэдэхгүй байжсэн чинь бусад яг үе тэнгийнхаа тогнуудаас бүр илт томроод ирэнгүүт нь нөгөө өсгөр тугалын тэжээлээс бас нэг шудаг өгч чадсан. 20 кг-таас нэг шудаг л өгсөн. Тэгээд одоо ингэ ийм болчихж байгаа юм. Эдгээр болохоор ерөөсөө нөгөө ганцхан бага үедээ юу л идсэн. Мемол идсэн. Өөр юм идээг байгаа. Одоогаар ингээд 12 сар 13 сартай болж байгаа юм да. Биш 14 сартай болцоож байгаа. Зуны цагт болохоор ингээд 5 сараас ингээд бэлчээрд гараа явчих. Тэжих боломжгүй болоод эдгээр гэртээ ирэх боломжгүй болоод ирсэн. Тэгээд тэжээлсэн гаргацсан л да. Тэгээгүй удаа уг нь тэжээгээд исэн бол хүрээд ирсэн бол боломжтой л байх байлаа л та.